Би намжим дахыг эртнээс мэднэ. Ер нь оюутан байхын л их нухацтай, хичээлдээ сайн, ер нь их задарсан, ном их уншсан, багш нартай оюутнуудаа төдийгүй бас багш нартай хүндлэгддэг ийм хүн байсныг би санаж байна. Тэгээ намжим дах маань Говьалтай аймагт төрсөн нутагтаа би дааж нэр дэвшиж байгаад би их баяртай байна. Би харин намжим дахыг яаж нэр дэвшнэ гэж ингэж шийдвэр гаргасан болдоо гэж боддог. Үнэндээ тийм шийдвэр гаргахааргүй их номын хүн л дээ. Жинхэнэ боловсралтай хүн болвол монголоо мэддэг, гадныхныг очиод судалж мэдээд Монголтойгоо харьцуулаад ертөнцийг таньж мэддэг. Тэр тусмаа тэгэх тусмаа эх орноо өөрийгөө монголчуудаа хайрладаг. Яг ийм намжимд ах шиг хүнийг л жинхэнэ боловсрсан хүн гэж хэлнэ гэж би боддөг юм аа. Тэгэхээр тусгаар тогтнол эв нэгдлийн нам, Монголын ногоо намын тусгаар тогтнол эв нэгдэл эсэл Говьалтай аймагт бие дааж нэр дэвшиж байгаа Баасангийн номин чимдийг дэмжиж ажиллаж байгаа. Бид бол тусгаар тогтнол эв нэгдэл эсэл тусгаар тогтнол эв нэгдлийн нам нэг тамга барьсан намуудын эслийг биш, бид зөв хүмүүсийн эслийг бий болгож энэ зөв хүмүүсийн эслээр дамжуулж Монгол төрийг өөрчлөх ийм зорилготой. Бидний эслийн нэг гишүүн бол яа харахгүй намжим дах гэж ингэж би боддгийм. Тийм учраас эрхэм та бүхнээсээ хичээнгүйлэн хүсгэд энэ 26 жил Монголын төрийг замнасан алдаа оноо, буруу зүйлийг нь засахад, оноог нь улам батжуулж цаашаа явхад жинхэнэ боловсралтай, жинхэнэ зөв хүн бол Монголын төрд гарцаагүй өгүүлэгдэж байна, гарцаагүй хэрэгтэй байна. Тийм учраас хэдийгээр манай намын гишүүн биш ч гэсэн бид бол гарцаагүй нэг үзэл бодолтой, нэг итгэл үнэмшилтэй, нэг зөв чиг рүү явж байгаа ийм хүмүүс учраас та бүхэн маань Баасангийн номин чимдийг дэмжиж өгнө гэж ингэж хүсэх байна. Улсын хуралд яг цөөдөх үе, ганцаардах үе бишгүй олон байдаг. Би олон асуудал дээр ганцаардж байла. Дэмжижсэн тэр дэмжлэг нь багтаагүй л дээ. Гэхдээ шийдвэр гаргахад үнэхээр хажууд байсан бол гадаа биш, фэйсбүүк биш, тэр чуулганы танхимд байсан бол ямар их хэрэгтэй байвдаа гэж ингэж боддог. Тийм учраас та бүхэн маань хань болгож зөв хүмүүсийг олон болгохын тулд, зөв шийдвэр дандаа гаргадаг болгохын тулд зөв хүмүүсийг л дэмжих ёстой. Тэр зөв хүмүүсийн нэг бол Баасангийн номин чимд гэдгийг би батлан хэлж чадах байна. Тэгээд Говьалтайчуудынхаа мэргэн оюун ухаалаг сонголтонд найдаж байна. Та бүхэндээ амжилт хүсье. Монголоо нэхэж буй Монгол. Оюундаг алтай төлөөл. Улсын хурлын сонгуулийн Говьалтай аймгийн 11-р тойрогт нэр дэвшигч Баасангийн намин чимдийн төлөө саналаа өгцгөөе.